Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ сайхан гайхалтай өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Тэгэхээр хоногоор Монгол төмний уламжлалт Таршинын баяр дохиох гэж байгаа энэ сайхан өдрүүдэд бид бичин жилийнхэн бас сүүлчийн газнуудыг инхүү тодруулахад бэлэн болсон байна. Ягаад гэвэл бид дахиад жилийн газнуудыг тодруулахад бидэнд ердөө хоёрхан тохирол үлдсэн байгаа. Лав гариг болон баасан гаригийн тохирлуудад бид бичин жилийнхэн сүүлчийн газнуудыг тодруулах болно. Ингээд бидэндээ үргэлж хамтдаа байдаг эрхэм үзэгч та бүхнийхээ хүлээлтийг эзэлгээд Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний латрын ээлжид нэгэн шинэхэн тохирол үзэгч та бүхэнд Icon CGM болон үндэсний латрын албан ёсны Facebook хуудасаар яг энэ цаг мөчид шууд хүрч байгаа. Мэдээж Улаанбаатар хотод 17 цаг 30 минут айлчлан ирсэн байна. Ингээд уламжлал ясаараа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийн тохирлыг эхлэх болно. За 4D-ийн маань хувьд олол үзэгчд маань маш сайн мэднэ. 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлөг яг дарааллынхаа дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан баазаагаа 500, 1000, 2000 дахин өсгөж авах боломжийн эзэн болдгоор 4D маань онцлогтой байгаа. Ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоо хамтдаа эхэлцгээе. Шилэн хоргонд маань TGS хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань нэгэнд гэхэд 4 удаа давхцнаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг тун удахгүй эргэлдэх болно. За эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэхөөгөө тэрхүү 4 бөмбөлийг үзэгчтэй яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан баазаагаа 500 дахин өсгөж авах боломжтой юм. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Техник тохирлоо явуулъя. Ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн маань харж байна. Эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. За эхний бөмбөлөг 3 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгийн дугаар 3. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 7. Өөрөө 7 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос маань гарч ирсэн байна. За дараагийн бөмбөлөг буюу 3 дахь бөмбөлөгийн дугаар 5. За сонгоод тоонууд гарч ирээд байна. 3, 7, 5 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. Ингээд 4 дахь бөмбөлөг. За 4 дахь бөмбөлөгийн маань дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлөгийн дугаар 9. За ингэснээр 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр 3, 7, 5, 9. 3, 7, 5, 9 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн хөө 4 бөмбөлийг яг дарааллынхаа дагуу дөрвөлнгийн зөв таасан бол мэдээж өөрийн тавьсан баазаагаа 500 дахин өсгөж авч байгаа юм шүү. За үргэлжлүүлэн 4D тоглож байгаа үзэгчдийн маань 2 дахь боломж 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын цаг мөчид одоо та бүхэнд хүрэх болно. Тэгэхээр 4D дээр үзэгчтэй хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавиад тоглох боломжтой байдаг. За тэгээд хамгийн багадаа 500 төгрөгийг 500 дахин өсгөж авах, 1000 дахин өсгөж авах, 2000 дахин өсгөж авах боломжтой гэдэг бол энэ бол 4D гэдэг тохирол маань байгаа. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг одоо үргэлжлүүлэх болно. За мөн дөрмийн хувьд шилэн хоргонд маань TGS 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг үзэгч та бүхэн маань байрласан байгаа. Яг за эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэхөөгөө тэрхүү 4 бөмбөлийг мөн адилхан дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадах юм бол өөрийн тавьсан баазаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой юм аа. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлоо хамтдаа явуулцгаая. Шилэн хоргонд маань эргэлдэж байгаа 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та бүхэн 4 бөмбөлөг зөв дагаад алдсан болох боломжтой. Эхний бөмбөлөгийн дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгийн дугаар 1. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 9. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 9. Нэг 9 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөгийн дугаар 5. 3 дахь бөмбөлөгийн дугаар 5. Нэг 9, 5 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань 4 дахь бөмбөлөгийн дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирлээ. 4 дахь бөмбөлөгийн дугаар тэг. За ингэснээр шилэн хоргоноос 1, 9, 5, тэг. 1, 9,
5 тэг гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн 1 9 5 тэг гэсэн энэхүү дөрвөн бөмбөлийг мөн яг энэ гарч ирсэн дараалал нь дөрвөлнгийн зөв таасан бол өөрийн тавьсан бацаага 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За үргэлжлүүлэн дөрүүдийн 1-р зэргийн тохирлыг одоо явуулах болно. За энэхүү 3 тохирлын маань хувьд дөрмийн хувьд бол адилхан байдаг. Гэхдээ таны мөнгөн дүн, хожих мөнгөн дүнгийн хувьд бол бас өөр байдгаараа ялгаатай. За үзэгч та бүхэндээ дахин дөрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифрүүд маань 4 удаа давхцснаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлөг санамсаргүйгээр эргэлдэж 4 бөмбөлөг гарч ирэх өгөө тэрхүү 4 бөмбөлгийг та мөн адилхан яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж явах боломжтой юм шүү. Ингээд дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр ямар 4 бөмбөлөг гарч ирэхийг хамтдаа харцгаая. Ширхэг бөмбөлнөөс 4 бөмбөлгийг зөв дагаад ацсан болох боломж дөрүүдийн тохирол дээр маань байдаг. Дөрүүдийн 1-р зэргийн тохирлын эхний бөмбөлөг гарч ирлээ. Эхний бөмбөлгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлгний дугаар 6. Хоёр дахь бөмбөлгний дугаар 6. Одоо 3 дахь бөмбөлөг гарч ирэх болно. 3 дахь бөмбөлгний маань дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгний дугаар 7. 2 6 7 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байна. Дөрүүдийн 1-р зэргийн тохирлын сүүлчийн бөмбөлгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Сүүлчийн бөмбөлгний маань дугаар тэг. За ингэснээр шилэн хоргоноос 2 6 7 тэг 2 6 7 тэг гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та энэ 4 бөмбөлийг яг энэ дарааллын дагуу дөрвөлэн ингэ мэдээж зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За ингээд дөрүүдийг тоглосон нийт үзэгчдэд баярлалаа. Тэгэхээр сар шинийн баяр тохиогоод хүн болгонд мөнгөний хэрэгцээ гарсан байгаа хаа. Тэгэхээр яг өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулах цэгүүд дээр очиод тасалбараа худалдан авч тоглох хугацаа бөглөөд магадгүй яг сар шинийн баярын өмнөхөн баяд маш их мөнгөтэй болох гэж байгаа үзэгч ахын бол 6D тохирол одоо үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. 6D-ийн маань хувьд 50 сая төгрөгийн хонжиртай гэдгээр бас онцлогтой байгаа. За үзэгч та бүхэн ямар тохиолдолд 50 сая төгрөгийн аздан болох вэ гэдээ одоо дөрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондын тоонууд маань 6 удаа давхцснаар шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан гэж та ойлгож болох юм. За эндээс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх өгөө 6 бөмбөлийг та дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн хонжирын эзэн болох юм. За харин дараагийн боломжууд нь юу байдаг вэ гэхээр та 6D тохирол дээр 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөг хожих боломжтой байдаг. За ямар тохиолдолд 1500 төгрөг хожих вэ гэхээр та 6 бөмбөлгөө урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөг, 3 бөмбөлөг бол 15000 төгрөг, 4 бөмбөлөг бол 150000 төгрөг, 5 бөмбөлөг бол та сая 500,000 төгрөгийг 6D тохирлоос хожих боломжтой. Мэдээж сургуулийн зөв тааж чадах юм бол 50 сая төгрөг хожно гэдэг та хамгийн энгийнээр ойлгож болох юм. За ингээд та бүхэндээ амжилт хүсье 6D тохирлоо явуулъя. Ямар 6 бөмбөлөг гарч ирэхийг тунгуудахгүй харуулна. Шилэн хоргонд эргэлдэж байгаа 60 ширхэг бөмбөлгнөөс санамсруугаар 6 бөмбөлөг гарч ирээд тэрхүү 6 бөмбөлгийг зургуулсан зөв таасан бол үзэгч та ацсан болох боломжтой. За эхний бөмбөлгийн дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлгийн дугаар 1. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 2. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 2. Нэг 2 гэсэн 2 бөмбөлгийг зөв тааснаар 1500 төгрөгийн аздан болж байгаа. За үүнээс мөнгөнд өсөж явах боломжтой байгаа. 3 дахь бөмбөлгийн дугаар мөн адилхан 1 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. 3 дахь бөмбөлгийн дугаар 1. Нэг 2 1 гэсэн 3 бөмбөлгийг зөв тааснаар үзэгч та 15000 төгрөгийн аздан болж байгаа. За үүнээс таны таасан бөмбөлгийн дугаар мөнгөн дүн тань өсөж явах болно. За дараагийн бөмбөлгийн дугаар буюу 4 дахь бөмбөлгийн дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлгийн дугаар 1. За энэ хүү 4 бөмбөлийг 1 2 1 1 гэсэн дараалалаар нь таасан бол үзэгч та 150,000 төгрөгийн аздан болж байгаа. Ингээд 5 дахь бөмбөлөг буюу сая 500,000 төгрөгийн азны тодруулж байгаа 5 дахь бөмбөлгийн дугаар
5 гэсэн өмлөг гарч ирж байна. Нэг 2 1 1 5 гэсэн 5 өмлөг гарч ирсэн. Сая 500 мянган төгрөгийг хожихын тулд энэхүү 5 өмлөгийг таасан байх ёстой. За ингээд 6D тохирлын маань 6 дахь өмлөгний дугаар 9 гэсэн өмлөг гарч ирж байна. 6D тохирлын 6 дахь өмлөгний дугаар 9. За ингэснээр шилэн хоргоноос 1 2 1 1 5 9 1 2 1 1 5 9 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Энэхүү 6 бөмбөлгийг үзэгчдээ дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлөг зөв таасан бол 1500 төгрөг. За үүнээс эхлээд таны таасан бөмбөлөгийн тоогоор таны мөнгөнд өсөх боломжтойгоор та 50 сая төгрөг хоцсон байх магадлалтай гэсэн үг. Та энэхүү 6 бөмбөлгийг зургуулын нь урдаас нь ч юм уу хойноос нь ч юм уу тааж чадсан тал бол ердөө 50 сая төгрөгийг хожиж байна гэсэн үг юм шүү дээ. За ингээд 6D тоглосон үзэгчдэд маш их баярлалаа. 6D-гээс манаас азтан төрсөн болов гэдэгт итгэлтэй байна. Өргөжлөлөн хамгийн өндөр хонжиртай 642 тохирлыг яг энэ цаг мөчид явуулах болно. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрласан байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр тоонууд маань нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг үзэгчдээ санах хэрэгтэй. За өмнөх тоглолтоодаас өөр учраас та бүхэн дүрмийг маш сайн ялгаж салгаж ойлгоорой. 1-ээс 42 хүртэлх 42 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд байрласан байгаа. За эндээс санамсаргүйгээр гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгчдээ эхлээд гарч ирэх 6 бөмбөлгийг дараалал огт хамааралгүйгээр зургуулынгийн зөв тааж чадсан тохиолдолд энэхүү 120 сая төгрөгийн азтан болно гэсэн үг юм. За мөн энэхүү тоглолтын дээр маань 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг гарч ирдэг. Бонус бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та бүхэн үндсэн 6 бөмбөлөг бонус бөмбөлөгийн нийлээ 4 5 6 бөмбөлөгийг зөв тааж чадсанаар 10,000 300,000 12 сая төгрөгийн азтан болох боломжтой. Энэ бол 642 тохирол байгаа. Ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье тохирлоо явуулъя. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэж та бүхэн харж байна. Ингээд эхний бөмбөлөгний дугаар 16 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Эхний бөмбөлөгний дугаар 16, одоо 2 дахь бөмбөлөг. Бөмбөлөгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2. 3 дахь бөмбөлөгний дугаар 10. 3 дахь бөмбөлөгний дугаар 10. 16 2 10 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байна. За 4 дахь бөмбөлөгний дугаар 11. 4 дахь бөмбөлөгний дугаар 11. 642 тохир дээр үндсэн 6 бөмбөлгөө зөв тааж чадсанаар үзэгч та азтан болох боломжтой. Өөрөөр хэлбэл 120 сая төгрөг хожих ёстой. За 5 дахь бөмбөлөгний дугаар 37. 5 дахь бөмбөлөгний дугаар 37. Ингээд 6 дахь бөмбөлөгний дугаар 22. Ингэснээр манай үндсэн 6 бөмбөлөг буюу 120 сая төгрөгийн азтныг тодруулсан 6 бөмбөлөг маань гарч ирсэн. Одоо ингээд өнөөдрийн тоглолтны бонус бөмбөлөг гарч ирэх болно. 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөгний дугаар 25. Ингээд үзэгчдээ 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 16, 2, 10, 11, 37, 22. За давтаж хэлье. 16, 2, 10, 11, 37, 22. Энэхүү 6 бөмбөлгийг үзэгч та үндсэн 6 бөмбөлөг гэсэн үг юм. Энэхүү үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан бол 120 сая төгрөгийн азтан болж байгаа. За харин өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар буюу 7 дахь бөмбөлөгний дугаар 25 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 25 гэсэн бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та 10,000 300,000 12 сая төгрөгийн азтан болох боломжтой байсан гэсэн үг юм а. За ингээд өнөөдрийн маань 5 тохирол үзэгч та бүхэндээ тун амжилттайгаар хүрсэн.
дөрүүдийн 1 2 3 дугаар зэрэг болон 6D642 гэсэн тохиолдлууд маань яг энэ цаг мөчид үзэгч та бүхнийхээ өмнө азднуудаа хамтдаа тодруулсан байгаа. Тэгэхээр дараагийн тохиолдол маань мэдээж Баасан гарагийн 17 цаг 30 минутанд Icon Zigmin болон Үндэсний Латрын албан ёсны Facebook газар үзэгч та бүхэндээ хүрэх болно. Тийм учраас дараагийн тохиолдолд оролцохоор яаж байгаа үзэгчд маань байх юм бол өөртөө хамгийн ойрхон барьлаж байгаа тасалбар борлуулах цэгүүдээр очиод тоглох хугацаа худалдаж авч бүгснээр оролцох боломжтой гэсэн үг юм шиг. Ингээд бидэнтэй хамтдаа байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний маань ажил үйлс өдрөг бүтэмжтэй дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.